2 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан ноён талхны өсчний газар шинэ өнгө төрхтэйгээр дахин нээлттэй гэжээ. Гэрэлт одоо энэ удаа найзуудтайгаа нийлж хүүхэд 5 тухтай гэгээлг орчинд үсээд суулгах боломжийг бүрдүүлсэн байна. За тус өсчинд 2 жилийн өмнөөс үйлчлүүлж гэсэн байнгын үйлчлүүлэгчид нь дахин зорж ирэх болжээ. Марта Грин Лейк хотхны нэг давхартай ноёнлохны өсчний газар шинэ өнгө төрхтэйгээр дахин нэгдэж хаяг логоноос эхлээд иргэдийн анхаарлыг татна. За явж ороход үүдэнд эцэгчүүд хүүхдээ хүлээнгээ тоглоом тоглох боломжтой хүлээлгийн хэсэг, уух зүйлийн сонголт, ээжүүдэд зориулсан маникюрын хэсэг байх бол бүр цаашилбал хүүхдийн тоглох хэсэг, бяцхан үйлчлүүлэгчдэд зориулсан машины сандал байх нь энэ газрын бүх зүйл хүүхдийг баярлуулахад чиглэсэн болох нь харагдаж байлаа. Тийм шинэ логотой болсон. Тэгээд одоо логоны дээр зураатай байгаа. Тэгээд хуучин нэг ноёнлох ч юм болохоор яг Google-тэй дүрслэлээр байсан болохоор бас одоо бүгдээрээ өөрсдөө шинээр эхэлж байгаа юм чинь бас өөр гоё лого брэндтэй болъё гэж бүр шинжилсэн. Ер нь бол хүүхдүүд баг ингээд ажил эхлэегүй байхад тогш хаа орж болох уу, тоглож болох уу гэж тэгэл ороод. Аав ээжүүд хүүхдүүд ер нь агуу сэтгэл өндөр байгаа шүү дээ. Үсээд суулгахтай нэг энд байгаа нэг машинууд дээр суухтай бүр ингээд баярлаад тэгэл дахиад ирээрээ гэхээр дахиж ирнэ гэл энийг л гараа. Аав ээж нар ч гэсэн ер нь их зураг бичлэг их авна. Ер нь өстой гоё газар нэгдсэн байна. Цагаа ер нь агуу гоё өнгөрүүлэх хүлээж авахтаа бас цагаа зөв зохистой өнгөрүүлэх юм байна. Тэгэл ер нь агуу баяртай гараад явж байгаа. Зурагтаар гарахаар нь тэгээ манай нөхөр юу ийм газар идэм шүү хүүгийн хос гэрчсэл. Тэгэл хүүгээ 2 настад нүсний нарны хичээл тэрнээс шат бол байнга очдөг. Тэгээ 21 тагт нь очдөг байсан. Одоо энэ хотын төврөгөө бүр төгссөн болохоор бүр амар байгаа. 21 бүр зөөрж очдөг. Тийм манайх нисгэд идэгсэн тэгэхэд тэгээд нисгээс бүр 21 рүү очдөг байсан. Тэгээ одоо бол манайх энэ хотын төврөгөө нөгөөд ирсэн байна. Тэгээ яг хажуудлын байранд болохоор амар. Тэгээ илүү тухтай орчин бол тогтчлын тэр илүү гоё болсон. Ер нь бол хүүхдүүдээ орж ирэхэд нь ажиллах өөрт нь таатай ажиллахаар тэгээд одоо өөрөөс нь байнга юм асуугаад чи яамаар юм гэдэг талаас нь асуугаад тэгээ өөртөөхөө сонголтоор нь суулгаал. Тэгээ одоо л энэ хүүхдтэр бол ерөөдөө жижиг төрлөөс базкат гэдээ үсэж байгаа. Тэгээ ялаагүй гоёлохоор нөгөө замуудаа тавиад тэмцэл. Өсчин гэрэлт одоо 2 жилийн өмнө өсчний газраа нэгтээ хүүхэдтэйгээ шимтэн үздэг ноён талхны өсчний газар хүүхэлдэйн киноноос санаа авч нээж байсан талаараа хуваалцаж байсан. За тус салаан хүүхдийн үсийг жирийн биш давтагдсгүй загвар шийдлэр засаж үйлчлүүлэгч хүүхэд бүрт машин бэлгэлдгээр онцлогтой. За ноён талхны өсчний газар өмнө нь 21-р хороолд нэгдэж байсан бол за энэ удаа жинхэнэ утгаараа хүүхдийн салаан болж өргөжин үйлчлүүлэгч хүүхдүүдэд баярлуулсан байна.